ашигладаг өөрснийхөө одоо гар утсан дээр шууд мэдээллийг хөндөж аваад боловсруулалт хийгээд хариу мэдээллийг өгж байгаа. Багш нар бол програм хангамжуудыг гэсэн сонгож хэрэглэх тал дээр бол их дэвшил гарч байна гэж үзэж байна. Ерөнхийдөө захирам системийг ашиглаж байгаа нь болохоор сурагчдыг сэтэлжүүлэх үе шат маань илүү үр дүнтэй байна. Би бол технологич авшруулахын тулд маш их судалгаа хийж байна. Гадны маш олон сайтууд, тентхийн бэлтгэл презентацийн хичээлүүдийг маш их судалж байна. Технологич авч болохын тулд маш их судалгаа хийж байна. Өнөөдрийн шалгуулалтын хувьд аваад үзэх юм бол мэдээлэл харилцааны технологиг хоёр үндсэн чиглэлээр зэрэгцүүлэн ашиглаж байна. Нэг талаас бол одоо танхимын сургалт, нөгөө талаар нь онлайн сургалт. За тэрнээс гадна бол чухал програм хангамжуудыг багш нар өөрснөө сонгоод сургалтыгаа агуулга, арга зүй технологи нийцүүлээд хэрэгжилж байгаа явдал бол их чухал ач холбогдолтой болж байна гэж бодож байна. Багш хөгжүүл одоо сургалт амжилттай явагдана. Сургалт амжилттай явагдвал суралцагч нь маань одоо бүтээлч тийм ээ мэдлэг ур чадвар хандлага сайтай олж төгснө. Тэгээ нийгмийнхээ эрэлт хэрэгцээ, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан одоо ийм боловсон хүчин олж төгсөхдөө их чухал ач холбогдол